Вьетнамын дайны тухай тодорхой ойлголттой болохын тулд бид эхлээд Франц улс зүүн өмнөд Азийн улс орнуудыг буюу тухайлбал Лаос, Вьетнам болон Камбожийг колоничлж байсан 1800-аад оны сүүлийн талаар үзэх шаардлагатай. Тэгэхээр тухайн үед эдгээр колоничлогдсон улсуудыг Францын энэтхэг хятад гэж нэрлэдэг байв. За газрын зураг дээр Камбож энд байна. Харин Вьетнамынд хойгийн иргэн дагуу барилсан мөн Лаос улс энд байгаа. Тэгээ ер нь бол миний он талын шулуун дээр зай гарчихсан байгаа ч гэсэн Франц улс эдгээр орнуудыг дэлхийн 2 дугаар дайныг дуустал колоничлсан хэвээр байсан. Гэтэл дэлхийн 2 дугаар дайны үед Франц улс Германд маш амархан эзлэгдчихсныг бид мэднэ. Мэдээж Вьетнамчууд одоо энэ үеэс тусаар тогтнолоо олж авахын тулд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эхлүүлсэн. Энэ хөдөлгөөнийг Вьетминчууд удирдах байсан. Харин тэднийг одоо Хошимин удирдах байсан. За энд Хошимины зураг байна. Вьетнамчууд бол үндэсний эрх чөлөөний тэмцэгчд байсны хажуугаар бас коммунистууд байсан учраас хүйтэн дайны үед Америк нэгдсэн улс тэдний эсрэг байр суурьтай байсан. Гэхдээ дэлхийн 2 дугаар дайны үед иргэн очвол тухайн үед Япончууд энэтхэг хятадыг эзлэн авч Вьетнамыг эрхшээлд оруулсан. Гэхдээ 1945 оны төгсгөл гэхэд Америк нэгдсэн улс Японыг буулган авч Вьетнамчууд энэ боломжийг ашиглан төрч гэсэн тусаар тогтнолоо зарсаад амжсан те. Яагаад төргөж байгаа вэ гэхээр тун удалгүй Вьетнамын хойд хэсгийг хятадууд харин өмнөд хэсгийг холбоотны цэргийн хүчний нэг хэсэг байсан британчууд эзлэн авсан. Гэвч удалгүй Францчууд буцан ирсэн. Тэд хуучин байсан колони одоо дахин хяналтандаа авахыг хүсэж байсан. Ингээд энэтхэг хятадын хойгийн 1-р дан эхэлсэн. Нэг талаас Францчууд тэднийг эргэн эрхийг дэмжсэн. Тэдэнд үнэнч Вьетнамчууд, нөгөө талаас хойд Вьетнамчууд энэ дайнд оролцсон. Дэлхийн 2 дугаар дайн дуусгаад хойд хэсгийг хятадууд харин өмнөд хэсгийг британчууд эзлэн авсан гэдгийг санаж байгаа. Тэгэхээр одоо хойд хэсэгт нь хятадууд, өмнөдд нь харин британчууд нөлөөлөө тогтоосон гэсэн үг. За тэгээд Францчуудыг буцаж ирэхэд холбоотныхоо хувьд тэд өмнөд хэсэг шууд хяналтаа тогтоох боломжтой болсон. Ийхүүний энэтхэг хятадын хойгийн 1-р дан эхлэхэд Франц аль хэдийн өмнөд хэсгийг мэдлэлтэй авчихсан байсан. Угаасаа ч колоничлсан түүхэнд Францчууд өмнөд хэсэгт илүү давамгай хяналттай байсан. Колоничлалын засаглалын үед Вьетнамын өмнөд хэсэг Францын нөлөөнд нэлээд автсан. Энд байгаа газрын зураг бол одоогийн газрын зураг. Вьетнам улс нэгдсэн байгааг харж байна. За энд харагдаж байгаа улбар шар хилийн шугамын талаар бид удахгүй ярина. Гэхдээ Вьетнам дайны өмнө одоо энэ хотыг Хошимин гэдэггүй харин Сайгон гэдэг нэртэй байсан. Сайгон хот бол Францын колоничлалын засаглал төвлөрсөн газар байсан. Цаашид арай хурцтай явсаар 1954 он болоход энд харин ширүүн тулалтай болж байсан. За 1954 онд Женевийн конференц одоо болж Вьетнамыг 17 дугаар өргөргийн шугамар хойд болон өмнөд Вьетнам гэж хуваалсан. Ингэж хуваах болсон гол шалтгаан нь асуудлыг намжааж төр тайван байдал бий болгож сонгуул явуулах байсан. Ерөнхийдөө бол аль бие ёсоор бүр мосон хуваачихсан юм бол байхгүй. Мөн 300 өдрийн хугацаанд хүмүүс тусгаарласан хилийг давж явах боломжтой байсан. Энэ хугацаанд 900 мянга гаруй голчлон одоо католик шашинтай хүмүүс хойдоос өмнөд рүү шилжин суурьсан. Мөн бас хэдэн зуун мянган хүн өмнөдөөс хойд руу шилжин суурьшиж 2 салыг чиглэсэн их дөрвөлт явагдсан. Гэхдээ дөрвөлтийн ихэнх нь хойдоос өмнөдийг чиглэсэн католик шашинтай Вьетнамчууд байсан. За ингээд цааш нь арай хурдтайгаар явцгаасаар 1954 он болоход Ngo Dien Diem гэгч хүн өмнөд Вьетнамын ерөнхий сайдаар сонгогдож улмаар 1955 онд ерөнхийлөгч болсон. За түүний зураг бол энд байгаа. Энэ хүн ерөн сонгуул, ардчил, авилгагүй засаг төрөг гэдэг санааг нэг их дэмждэггүй хүн. Ngo Dien Diem. За энэ зураг нь байна те. Ингээд тэрээр өмнөд Вьетнамын засгийн эрхэнд гарсан. Мэдээж Америк нэгдсэн улс түүнд талтай хандаж байсныг та бүхэн ойлгож байгаа бах те. Учир нь тэрээр цэвэрхэн Европ хувцастай аятайхан улс төстэй нэгэн байснаар тогтохгүй, гол нь коммунизмын эсрэг үзэлттэй байсан. Чухам энэ үед Америк нэгдсэн улс хүйтэн дайны хувьд ч коммунизмын тархалтыг хэрхэн зогсоох хязгаарлан барих талаар хязгаарлан одоо барих бодлогын хувьд аваад үтсэн ч зөвлөлт холбоот улсыг зогсоох коммунизмыг тархаахгүй болгож чадах гол арга бол түүний бүслэн хаах явдал юм гэж үзэж байсан. Америк нэгдсэн улсын төвшүүлсэн даалгаврын онолын үүднээс бол хэрвээ аль нэг бүс нутагт ямар нэг улс орн коммунизмд сүхрэн автагдвал бусад улс орнуудаа ч татан унах нь одоо зайлшгүй. Энэ нь хязгаарлан тогтоох бодлогод тохирохгүй тодорхой. Иймээс л өмнөд Вьетнамыг коммунизмд сүхрүүлчихгүй тулд тэнд одоо байгаа сөрөг хүчнийг ямар ч байсан дэмжиж эхэлж байгаа. Тэгэхээр бүр 50-ад оны их үеэс л Америкчууд энэхин коммунизмын эсрэг үзэлтнүүдийг дэмжиж эхэлсэн гэсэн. Эхэндээ энэ дэмжлэгээ зөвлөх явуулж байгаа нэрээр халахвчлана.
Гэхдээ нэг л эхэлчих юм бол нөгөө зөвлөхүүд нэмээд улам олон зөвлөхүүд улам их тусламжийг оруулж ирэх болж байгаа. Ингээд авшраад ирэхээр бодит зуршилд хамрагдан оролцох нь улам ихсэн. Ингэж шууд оролцоотой болсны дараач хойд өмнөд хоёр хоорондоо зөрчилдөөнтэй хിവэрээ хойдыг дэмждэг, вьетнамчуудыг дэмждэгч байхад дэмжигчд байхад өмнөдийг дэмждэг хүмүүс ч гэсэн байсан хിവэрээ байсан. За ийм улс төрийн тоглогчдын зарим нь хойдод байсан ба зарим тоглогчдын хувьд хэдийгээр угаасаа өмнөдөд байсан ч дэмийн засгийн газар дургүй зөвхөн хойшин минийг дэмждэг байсан. Харин дэм бол авилгад идэвхтэй авторитар удирдагч байсан хажуугаар аршлыг бас нэг их талархан үздэг байсан. Иймээс тэдгээр өмнөдийн улс төрийн тоглогчид ерөнхийлөгч дэмийн эсрэг бослого гаргаж эхэлсэн байна. За тэд бол Вьеткончууд тийм. За одоо ингээд Вьетнамын дайны нөхцөл жинхнээсээ бүрэлдэж эхэлсэн. Хойшин минээр удирдуулсан коммунистууд хойд Вьетнамыг захирч өмнөдүүдийн эсрэг уламжлалт дайнаа хийж эхэлсэн. Дээр нь 17 дугаар өргөрөг гэж нэг байгаа тий. Бүрч болоогүй тий. Дээрээс нь партизанууд гэж нэрлэхээр аль нэг талыг нь дэмжээгүй өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө уламжлалт бус дайныг өдөөсөн Вьеткончууд өмнөдөд байгаа. За тэгэхээр өмнөд Вьетнам хоёр зүйлийн эсрэг зэрэг дайтах хэрэгтэй болсон. Нэг нь албан ёсоор дайтаж байгаа хойд Вьетнам, нөгөө нь өмнөдийн дотоодын өмнө сам. Энэ бүх хугацаанд Америк нэгдсэн улс нь өмнөдийн дотоодын босгогчдыг амжилт олоосоо гэж хүсээгүй. Учир нь тэд бүх Вьетнамыг коммунист болгох дург байсан тийм ч учраас нэмж улам олон зөвлөхүүд явуулсаар байсан. Энэ бүхэн Кеннедигээс бүр өмнө нь эхэлсэн ч Кеннеди зөвлөхүүдийн тоог огцом нэмэгд болсон. Гэхдээ одоохондоо албан ёсоор дайн эхлэхгүй Америкийн нэгдсэн улс хараахан албан ёсоор дайн зарлаагүй цэргүүд нь албан ёсоор байлдаж эхлэхгүй байсан. Ингээд 1963 он болоход нөхцөл байдал нэг иймэрхүү болсон. ДМ-д өөрийн гэсэн сайн тал байсан ч хэдийгээр хэдийч тэрээр буддистуудыг мөрдөн өшрөгдөг. Ерөн сонгуул дургүй ард иргэдээ мөшгсөн авилгад авцсан нэгэн байсан. Ингээ 1963 он түүний буддистуудын хавч гадуурхдаг байдал нь хэрээс хэтэрч сүм хийдүүд рүү дайран давталж байсан. Ингээд түүний амь насанд халдаж тэрээр алагдсанаар эрх мэдлийн вакуум үүссэн. Гэхдээ энэ үед эрх мэдэл мөндөд хүрэх гэж тэмүүлж байсан олон хүн байсан ч аль нь ч бас өмнөд өөрийн гэсэн өндөр нэр хүндтэй байсангүй. Ингээд дор хоёр хүн эрх мэдэлд хүрсэн. Nguyen Cao Ko ба Nguyen Thu Vei. Nguyen Thu Vei нөгөөхөө 1967 онд суудлаас нь авч хайснаар төрийн эрхэнд гарсан. Ko болон Thu нарыг төрийн эрхэнд гарахаас өмнө буюу 1964 онд Америкийн түүхийн нэгэн бүрхэн үйл явдал болсон байгаа. Тухайн үед Америкийн нэгдсэн улсын Вьетнам зөвлөхийн үүрэгтэй хөлөг онгоцуудаа хойд Вьетнамын иргэн орчим Tonkin-ий буланд оруулчихсан байсан. Тэгэхээр яг юу болсон бэ гэхээр яг үнэндээ бас эргэлзээтэй 1964 онд Америк нэгдсэн улсын Метокс хөлөг онгоц руу хойд Вьетнамын харуулын хөлгүүд дайрсан гэж мэдгдсэн. Гэхдээ ер нь бол жаахан эргэлзээтэй л дээ харилцан бодолсон байж магадгүй. За мөн удалгүй хэдэн өдрийн дараа дахин нэг Америк нэгдсэн улсын хөлөг онгоц Tonkin-ий буланд хойд Вьетнамын харуулын усан онгоцны дайралтанд өртсөн байгаа. Энэ нь Конгресс болон Америкийн ард түмний уур бухимдыг хүргэсэн. Эргээс нь хол байгаа манай онгоцууд руу дайрлаа яаж чадж байна гэж Америкчууд дургуцаад ингээд энэ үйл явдал нь Tonkin-ий булангийн тогтоолт гихчийг гаргахад сэтгэл санааны бэлтгэлийг хангаж өгсөн байгаа. Ингээд Maddox хөлөг рүү халтхыг заасан үйл явдлууд зэрэг нь Tonkin-ий булангийн мөргөлдөөн гэж нэрлэгдэн Конгресс болон Америк хүмүүсийн уур хилэнг хөдлөгснөөр Tonkin-ий булангийн тогтоол батлагдсан. Энэ тогтоол батлагдсанаар юу чухал байсан бэ гэхээр Джонсон хэмээх хүнд Вьетнамын дайны үйл ажиллагаанд албан ёсоор оролцох зөвшөөрөл олгож албан ёсоор тэнд Америкийн оролцсон дайн эхлүүлэхэд бүр нөхцөлийг нь бүрдүүлчихсэн. Энэ үйл явдлыг яагаад бүрхэг гэж хэлээд байгаа юм гэхээр нэгд бол Tonkin-ий буланд яг чухам яг юу болсон тодорхойгүй магадгүй Maddox хөлөг онгоцынхан Вьетнамын харуулын хөлгүүд рүү гал нээж тэд нартэй хариу гал нээсэн байж болно. Хоёрдогт эсвэл бүр юу ч болоогүй байж болно. Ерөнхийдөө л яг чухам ямар үйл явдал болсон тогтоогдоогүй болсон. За үнэндээ хойд Вьетнам Америк руу халдаагүй байхад энэ тогтоолоор Америк нэгдсэн улс жинхэнэ дайн өдөөж гисэн. Ингээд Джонсон гэж нэг хүн байна. За тэгэхээр энэ тогтоол Джонсонд дайн өдөх боломжийг олгосон байгаа. Түүний засгийн газар Вьетнамын дайныг эхлүүлэх цөм нь болсон. Ингээд дайн эхлэхэд Америк нэгдсэн улс 500 мянган цэрэгтэйгээр болсон.
За энэ бүхэн болж байхад Джонсон түүний одоо Вьетнам дахь Америкийн болон Вьетнамын цэргийн удирдах албан тушаалтнууд нь бид коммунизмын эсрэг тэмцэж байна. Энэ бол шударгатай бид удахгүй ялна гэж мэдэгдэж байсан. Гэвч одоо цааш нь үйл явдал үргэлжлээд явсаар байтал 1968 он болж нөгөө бид удахгүй ялчихнаа гэж Америкийн ард түмэн конгресс мэдүүлээд байсан. Одоо Вьеткончууд нь гинэт гараад ирсэн байна. За ингээд түүгээр зогсохгүй те Вьеткончууд Тиетийн давшилт одоо гэж нэрлэгдсэн өмнөд Вьетнамын олон чухал цэгийг онилсан нэлээд одоо далайцтай давшилтыг удирдах явуулсан. За цэрэг дайны талаас харах юм бол энэ давшилт нэг их амжилт олоогүй мэд боловч те Тиетийн давшилт дайны нөхцөл байдлыг оронгоор нь өөрчилж орхисон байна. За учир нь энэ үйл явдал Америкийн конгресс болон ард иргэдэд нэг сэжигтэй санагдсан. Джонсонгүй Америкийн нэгдсэн улсын ард иргэдэд удахгүй дайнд ялах гэж байгаа Вьеткончууд одоо бараг л ялагдсан гэд байсан. Гэтэл нөгөө ялагдсан тал нь маш сайн зохион байгуулалтад давшилт хийж эхэлсэн. За мэдээж энэ Америкийн иргэдэд байдал нэг л биш байна хэмээн хардах албан ёсны сэжүүрийг өгсөн байгаа. Түүгээрч зогсохгүй бас нэг айхтар зүйл болсон нь Майлагийн хядлага олон дэлгэцсэн явдал. Мэдээж ямар ч танд аллах хядлага бол гардгал зүйл. Гэхдээ энэ үнэхээр гутамшигтай хядлага байсан бөгөөд баримтжуулагдсан үйл явдал. Хэрэв та энд одоо чухам юу болсон бэ гэж сонирхож байгаа бол Google-ээр ороод хайгаад үзэж болно. Үнэхээр одоо таны сэтгэл санааг хямрааж хэдэн өдрийг чинь үгүй хийхээр одоо амар үйл явдал болсон байгаа. Ерөнхийдөө бол энэ нь Америк нэгдсэн улсын цэргүүд гин зэмгүй эмэгтэйчүүд хүүхдүүдийг хятсан үйл явдал. Энд алгасан ялах хүүхдүүдийн зураг байгаа. За үнэхээр аимшигтай тий энэ муухай явдал жигшүүр нэмэх бас нэг зүйл нь хядлага үйлцэн хэдийгэ зогсоох гэж оролдсон одоо тосгоны иргэдийг хамгаалсан цэргүүдэд хандсан хандлага байгаа юм. Тэднийг эргэж ирэхэд нь одоо бараг л урагч мэд үзэж шийтгсэн. Харин алга үйлцэн цэргүүдээс нэг нь л хорих одоо ял авсан байгаа. Бүхэд утантай тосгоны хүүхэд эмэгтэйчүүдийг хядсны төлөө ганц 2 жилийн хорих ял авсан байгаа. За өмнө нь Тиетийн давшилт Америкчуудад бид энэ дайнд ер нь ялах нь уу гэсэн эргэлзээ сэжиг төрүүлээд байсан бол одоо Майлагийн хядлагад хүмүүсийн ай готож ер нь бид яг ямар дайнд оролцоод байна. Одоо хинийх нь зөв, хинийх нь буруу юм бэ? Ямар зорилготой байлдаад байна гэсэн зүй ясны асуултууд гарч ирсэн байгаа. За ингээд 1971 он болоход Пентагоны нууц мэдээллийг Нью-Йорк Таймс сонирхон дэлгэснээр Вьетнамын дайныг удирдах байгаа цэргийн болон иргэний албан тушаалтнууд Америкийн конгресс болон ард түмэнд дайн хэрхэн явагдаж байгаа талаар дайны үйл явцын талаар худал хэлж байсан баримтаар нотлогдсон. За тэд Америкчуудыг Лаос болон одоо Камбожид дайны үйл ажиллагаа явуулж байгаа ердөө тэдэнд мэдээлэггүй болж таарсан байгаа. Хойд болон өмнөд Вьетнамыг холбосон хангамжийн замууд одоо дайран өнгөрдөг учраас Лаос болон Камбож бас дайны хөлбөртөж байсан. Эдээс хамгийн алдартай нь Хошо Минь зам. За энэ нь зүгээрч нэг зам байсангүй харин замын сүлжээ байсан. Тэгэхээр энэ сүлжээ замуудыг устгахын тулд одоо Америкийн нэгдсэн улсын цэргүүд замын дагууд нэлтэн дэвсгэр бөмбөгдөлт хийж байсан байгаа. Гэвч энэ нь хангамжийн замууд нь одоо шууд бөмбөгдөд устгачаар ил амар байгаагүй харин ширэнгөө айн дундах явган харгуй одоо замууд чимүүд байсан байгаа. Яг ийм замаар хүмүүс хойд өмнөдийн хооронд зэр зэвсэг зөөж байсан. За гэвч Пентагоны энэ нууц мэдээлэл нь хүмүүсийг улам бүр итгэлгүй болгосон. За ингээд бид Никсоны одоо засгийн газрын үеийн тухай ярих гэж байна. Одоо нөгөө л зам дагсан дэвсгэр бөмбөгдөлтүүд, харгислууд үргэлжилсээр л байсан ч энэ үеийн гол зорилго нь дайнд албан ёсоор ялагдсанаа хүлээн зөвшөөрөхгүйгээр цэргүүдэд тогтоосон хугацааны дотор тэндээс гарах байсан. Ингээд 1973 он болоход одоо Парисын энхийн хилцээр хийгдэж одоо хойд өмнөд Вьетнамын хооронд болон хойд Вьетнам болон Америкийн хооронд энхийн гэрээ байгуулагдсан. За ингээд хойд Вьетнамчуудын хувьд үүнд дуртай байлаа гэхэд учир нь одоо энхийн гэрээ байгуулагдмагц одоо Америкчууд эндээс яваад өгнө гэж тэгээд эргэж ирэхгүй гэж одоо үзэж байсан байгаа. За энэ дайн анхнаасаа л их нэр хүнд муутай дайн болсон бөгөөд Америкийн хувьд их олон үзүүлэлтээр хохирол хүлээсэн үйл явдал болсон. Ингээд нөгөө хойдуудын зөвхөн Америкчуудыг гаргаадах тэд эргэж ирж угаасаа чадахгүй гэж төсөөлж байсанчлан үйл явдлууд өрнөсөн. Ингээд 1975 он хойд Вьетнамчууд одоо өмнөд рүү довтлон орсон. Ингээд нэг жилийн дараа гэхэд Сайгон хот буужигч Хошо Минь гэж удахгүй нэрлэгдсэн тийм. Энэ үйл явдал болох хүртэл бүхий л хугацаанд өмнөдийн засгийн эрхэнд ерөнхийлөгч Тю байсан. За
хүний үнэт зүйл баримтлах зарчим нь одоо юу байсныг болсон үйл явдлууд одоо гэрчлээд өгнө. Одоо өмнөд Вьетнам хойдод дийлдэж байх тэр үед одоо тэрээр ард түмнийхээ өмнө гарч үг хэлэн хизэж тэднийг орхихгүй гэж амлаж байсан ч яг Сайгон хойдуудад эзлэгдэх үед үнэн чанар нь танигдсан. Тэрээр одоо Америк нэгдсэн улсын ачааны хөлөг онгоцонд 15 тонн ачаатай сууж зогтоодсон. Тэр ачаа нь юу байсан гэж одоо 1975 оны ханшаар бол 15 сая долларын өртөг бүхий алт байсан байна. За тэгэхээр энэ хүү Вьетнамын ард түмэнд хэр санаа тавьдаг байсан харагдаж байгаа. Тэрээр Америкт ирээд Массачусетс мужид сууршин амьдарч байгаа саяхан 10 гаруйхан жилийн өмнө насарсан. За тэгэхээр энэ үйл явдал бол Вьетнамын ард түмний хувьд үнэхээр гутамшигтай үйл явдал төдийгүй Америкийн түүхийн бас энэ гутамшигтай хуудас болсон. За энэ тань бол Америкийн түүхэнд анх удаа ялагдсантай. Төгөөрч барахгүй нэр хүндийг нь гутаасан. Ингэснээр одоо Америк нэгдсэн улсын дэлхийн улс төрийн нөлөөнд одоо бас хор хохирол учруулсан. Өмнө бидний ярьж байсанчлан хязгаарлан барих одоо онолыг та бүхэн санаж байгаах тий. Бид коммунизмыг одоо хязгаарлан зогсоох ёстой. Хэрвээ нэг улсад коммунизм давтал өрөөд тавьсан даалуу нэгнэл налуу унж байгаа юм шиг тархнаа гэж одоо Америк нэгдсэн улс хэлж байсан. Гэтэл тийм ч юм огт болоогүй. Хэдийгээр өмнөд Вьетнам эзлэгдсэн ч одоо зүүн өмнөд Азад коммунизм цааш түгэн тархаагүй. Энэ нь нөгөө даалгаврын онолыг няцаасан бөгөөд ялангуяа Вьетнамын дайны дараа Америк нэгдсэн улс дахин одоо энэ мэтийн дайнд оролцох боломжгүй болгосон. За учир нь Америкийн иргэд үүнийг зөвшөөрөхгүй байсан. Нэг талаас үзэхэд Америк нэгдсэн улс одоо зогсоож чадахгүй гэдэг нь тодорхой болсон. Коммунизм дэлгэрхэд одоо арай амархан болсон байх учиртай ч одоо тэр даалгаврын онол шиг зүйл одоо огт болоогүй. Гэхдээ энэ дай хаанаас ч харсан дайнд оролцогчдын аль талд алагдаж хүчирхийлүүлж дээрэмдүүлсэн энгийн аврахын иргэдийн тооны хувьд аваад үсгэд шигсэн гутамшигтай, аимшигтай, муухай дай болсон. За яг тодорхой тоогнохын хинч мэдэхгүй 1-3 сая Вьетнам хүмүүс энэ данд амь урагдсан гэдэг те асар их тоо. Мөн 58 мянган Америкийн цэрэг алгадсан гэдэг. За мөн хэдэн зуун мянган Камбож, Лаос хүмүүс хэдийгээр улс нь албан ёсоор дайнд оролцоогүй ч тэр дэвсгэр бөмбөгдөлтөөс болж одоо өргөцсөн байгаа. За тэгэхээр энэ бол маш аимшигтай тоо. Одоо энэ дан үнэхээр л те Америкийн түүхийн одоо үгээр хэлхийн аргагүй муухай хэсэг байсан юм аа. За ялангуяа Америкийн дэлхийн хэмжээний одоо улс төрийн хүчний нэр хүндэд одоо цөв суулгасан үйл явдал байсан.